Над руу ирсэн хүнийг би хизээч түлхэж зайлуулахгүй. Учир нь би өөрийн хүслийг биш, ертөнцийн эзний хүслийг дагаж энэ дэлхийд ирсэн. Түүний хүслийн дагуу үдэн итгэсэн бүхэн ёр бусын мөнхийн амьдралыг ав. Тэдний дотроос нэгийг ч би алдахгүй бөгөөд дэлхийн сүнсний дараа бүгдийг дахин амьлуулна хэмээн Есүс ярьжээ. Би ертөнцийн эзнээс ирсэн бөгөөд ёр бусын тэр хоол мөн гэсэн Есүсийн үгэнд Иудээчүүд дургуйцж. Энэ бол Йосефийн хүү Есүс. Бид их эцгийн сайн тань. Энэ хүн ертөнцийн эзнээс ирсэн байхдаа яадгийг гэлцжээ. Та нар бүү уулзгаа. ертөнцийн эзний оролцоогүйгээр хэн ч өөрөө надад итгэж чадахгүй. Харин түүний хүчээр надад итгэсэн хүнийг дэлхийн сүнсний дараа би дахин амьлуулна. ертөнцийн эзэн сунгаж авсан хүндээ хэрэгтэй бүхнийг нь зааж өгнө гэж олон зуун жилийн өмнө түүний зарлагууд бичсэн байдаг. Тийм хүн надад итгэх болно. Харин надаас өөр хинч ертөнцийн эзэн эцгийг минь хараагүй. Сонсогдсон. Би чин үннийг хэлье. Надад итгэсэн хүн ёр бусын мөнхийн амьдралтай болно. Мөнхийн тэр амьдралыг өгөгч хоол бол би мөн. Олон зуун жилийн өмнө танай үг дээдэс цөлд нүүдлэн амьдарч байхдаа маа мэдж байсан боловч ялгаагүй нас барцгаасан. Харин ертөнцийн эзнээс хоол авсан хүн өгшгүй мөнхийн амьтаа болно. Иймээс намайг хүлээн авсан бүхэн ёр бусын амьдралыг авах нь гарцаагүй. Би тэр хүнд өөрийнхөө биеийг өгье. Хүн төрлөختнийг үүр даврахын тулд би амь биеэн өргөн хэмээн Есүс ярьжээ. Сонсож байсан Иудээчүүд маргалдаж. Энэ хүн бидэнд өөрийгөө өгч идүүлэхгүй л лавтайда гэлцлээ. Би танаас үннийг хэлж байна. ертөнцийн эзний илгээсэн хүн миний биеийг идэж цусыг угаагүй бол та нар үнэн амьдралыг олж авч чадахгүй. Миний бие цус та нарт амьдрал өгнө. Тэгсэн цагт хүн надтай мөнхийн холбоотой болж энэ дэлхийн сүнсний дараа миний хүчээр дахин амь орно. Намайг илгээсэн ертөнцийн эзэн эцгийг минь ёр бусын мөнхийн амь надад бас бий. Тийм учраас миний биеийг идсэн хүн бас мөнхийн амьтаа болж чадна. ертөнцийн эзний өгсөн энэ хоол бол танаа үг дээдсийн иддэг байсан маан гэдэг хоолтой зүйрлэшгүй чухал. Тэр хоол хэнд ч мөнхийн амьдрал өгөөгүй. Харин намайг хүлээн авсан хүн бүр надаас ёр бусын мөнхийн амьдрал хүлээн ав гэж Есүс хэллээ. Тэр үед Есүс Капернаум хотын хурлын танхимд байжээ. Есүсийн дагалдагчид үүнийг сонсоод энэ сургаалыг ойлгоход үнэхээр хэцүү. Ер нь хинч ойлгохгүй bizээ гэцгээж юм. Есүс аль хэдийн тэдний бодлыг тааж та нар үүнийг ойлгох дургүй байна уу? Тэгвэл ертөнцийн эзэнд буцахыг минь харавал яах вэ? Зөвхөн ертөнцийн эзний ариун сүнс хүнд жинхэнэ амьдрал өгч чадна. Та нар миний үгийг дагвал үнэн амьдралыг өгөгч ариун сүнстэй болно. Зарим нэг чинь үүнд итгэхгүй биз гэж хэллээ. Өөрт нь зарим хүн хизээч итгэхгүй бөгөөд тэрч байтугай өөрийг нь өстөн дайсанд барьж өгөх хүн байгааг Есүс урдаас мэдэж байлаа. Тийм учраас ертөнцийн эзний оролцоогүйгээр хинч өөрөө надад итгэж чадахгүй гэж би хэлсэн гэж Есүс үргэлжлүүлэн хэллээ. Энэ үеэс хойш олон хүн Есүсийг орхин оджээ. Та нар бас намайг орхиж явах уу? гэж Есүс 12 дагалдагчаас асуухад Симон Петр үгүй бид хаашаа очих вүлээ? Бид таны үгийг дагвал ёр бусын мөнхийн амьдралтай болно гэдгийг мэднэ. ертөнцийн эзнээс ирсэн гэдгийг чинь бид одоо мэднэ гэж хариулжээ. Би та нарыг өөрөө сонгож авсан. Харин та нарын нэг нь муу ёрийн сүнснийг хажээ. Есүс Хариот хотын Симоны Иудасын тухай ярьжээ. Иудас Есүсийн дагалдагч байсан боловч сүүлд нь түүнээс урагж дайсанд барьж өгчээ.